Бодит үнэн мэдээлэл хүчрүүдийн хэрээр худал бохир технологи улам хүчрхэгжиж байна. Хэдий их найдаар хэмжигдэх луурын хэрэгүүд дарагдаж, иргэд хортудаанд хордож, их хотын төвчрэлд үнэт цаг хугацаагаа хулгайлуулсаар байна. Гартаа хатгаж буй гар утастай нь зөв буруу, сайн муу шүүгч биш. Гагцхүү иргэн таны эргэцүүлж цэгнийг саруул ухаан энэ нийгэмд хэрэгтэй байна. Яг одоо Newsroom нээлттэй мэдээллийн төвөөс худлын хуурмаг багийг хуулж, учрыг тайлж, хужрыг тунгаах болно. Бид гүтгэхгүй, доромжлохгүй, тууштай, үнэн байх зарчмыг баримтаж, олон нийтийн мэдих эрхийг хангах болно. Бидэнд агаарын бохирдол төр нэмээд аюулын харанга дэлгэж байгаа нэг асуудлын тухайд иргэд мэдээллийг ирүүллээ. Хятад эзэнтэй гих аккумулятор дахин боловсруулах үйлдвэрүүд Монгол улсын хууль, стандартыг зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа нь ноцтой эрсдэл учруулж байгаа тухай асуудал. Учир нэвтрүүлгийн баг өнөөдөр энэ асуудал дээр ажиллах болно. Анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Тэр олон улсын болоод дотоодын мэдээллийн бааз дээр ажилласны хувьд ямар мэдээллүүд байна? За дэлхийд хорт бацаараа одоо бохирдсон цэгүүдийг бүртгэдэг Contaminated гэх сайт байгаа. За тухайн сайт нь болохоор нэгдсэн үндэсний байгууллага, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг нэлээд олон улсын байгууллагуудтай хамтарч ажилладаг. Тэгэхээр нэлээд нухацтай, нэлээд одоо том шинжилгээнд дээр суурилж одоо судалгаа шинжилгээ гаргадаг. За энэ сайтад бол яг хүнд металлаар бохирдсон 10 цэгийг бол Монгол улсад бүртгэсэн байлээ. За энэ дундаасаа бол хар дугуулгаар бохирдсон технологийн бус аргаар орчныг бохирдуулсан нэлээд хэдэн олон цэгийг бүртгэсэн. Contaminated сайтыг үргэлжлүүлээд судалж үзсэн энд маш их хэмжээний бохирдол үүсгэсэн нэг компани байгаа. Энэ нь Заламт гол. Хамгийн гол нь усны их усүрээс 300 метрийн зайд байгаа нь анхаарал татж байна. Одоогийн энэ бүртгэлтэй нэр нь Сэлмэг хөх аваа. Тэгэхээр нэрээс солиод үйл ажиллагаагаа явуулаад байна гэсэн үг. Яг тэгжил таарлаад. Баянзүр зүргийн 11-р хороо хонхор тосгоны нутаг дэвсгэрт аккумулятор хайлуулж байгаль орчныг бохирдуулан хүм малыг өвчлүүлж байгаа тухай гомдол улсын хурлын өргөдлийн байнгын хороонд иргэдээс удаадараа ирсэн байна. Мал бол тэр үед чинь ямар ч өсөхгүй гарч байна. Шууд эргэж байгаа юм өргөө тухайлд унаад. За одоо энэ чинь ямар ч малчин байхгүй байна. Мөн хүүхэд нь хордсон гэдээ маш олон мэдээллүүд байгаа. Хар тавраг аягүй өндөр байна, цайр өндөр байна, хүнцэл аягүй өндөр байна. Хүнцэл гэдэг чинь хаан хоор гэж та мэднэ шүү дээ. Шууд одоо гясалтаагаа хийдэг, хөхрийн өвчр шүлтээ хийдэг. Тэгээд энийг хөрсөндөө шингээд. Тэр гясалтааг бол зүгээр одоо газар ухаад шууд хөрсөнд нь шингээж ирсэн. Заламт гол гэх компани үйлдвэрт хяналт чалгалт хийгээд аккумулятороос гардаг хог аягдлыг ахин боловсруулах тусгай зөвшөөрлгүй үйл ажиллагаа явуулж байжээ. За хятад хөрөнгө оруулалттай компаниуд бас тодорхой хэмжээнд нууцаар ч юм уу хууль босоор ажилладаг гэж би сонссон. Сайн байна уу? Монгол хэл мэдхүү. Хятад улсын 4 иргэнийг 100хан дотроо нуусан байсныг нь туг хэмээн сайт тухай үед сурвалжлал та бүхэнд мэдээж байсан. Заламт гол компани үйл ажиллагааг зогсоох саналыг өргөдлийн байнгын орооны гишүүд холбогдох байгууллагууд нь хургуулж ажиллана гэдгээ энэ үеэр хийж байлаа. Үйл ажиллагааг зогсоож торгуулийн арга хэмжээ авсан байна. Тэгэхээр нэрээс солиод үйл ажиллагаа явуулаад байна гэсэн үг. Яг тэгжил таарлаа. Тэгээд нөхөн сэргэлт хийгээгүй. Стандартыг дагаж биелүүлээгүйгээд маш олон төстэй зөрчлүүд харагдаад байгаа. Тэр ийшээ явж сурвалжилцгаая. За. Бид явсаар налах дүрт барьлах Цэлмэг хөх аваа компани үйлдвэр дээр ирсэн. Тус нутгийн иргэд ингэж ярьлаа. Энэ урд бол зүгээр оргилсан уртаар зүгээр дээш тэнгэр болгоод тэгэл хараад бүтэн өдөр галчиж байгаа. Дээрдэс. Сайхан бэлчээрийн ногоон талбай байсан байна тий. Тэгээд одоо бүгд ирээдүйн хондатрын үйлдвэр болоод айлууд шавсараа одоо манайх чинь мал бэлчээ газар үгүй битүү боллоо. 30-аад баг мал өгсөн. Ерөөсөө л дандаа гэдсэн дүүрэл тэгэл одоо муухай орлол. Тэгэл амнаас нь цагаа усахраал. Тэгэл ийм тэнгэр шиг гэдсэн юм бол. Танаа мал хаанаас ундаалдаг гэсэн? Мал хаанаас ундаалдаг гэсэн юм бэ? Мал бол энэ хойноос нь цуг ундаалдаг. Энэ хонхор нуур гэж энэ ч одоо 2 нуур байгаа шүү дээ. Хонхор нуураас 300 метрийн зайд аккумулятор боловсруулах үйлдвэр ажиллаж байна. Энэ хонхор нуураас хөлийн гол их авч хөлийн гол цааш туулголт цутагдаг нь нийслэлчүүдэд аюулын харангад нэлтэж байна. Хог хаягдлын тухай хууль 25-ийн 1-ийн 3. Хүн амын унд
Ахуйн ус хангамжийн их үүсвэр болон гадаргын уснаас 2 км-с бага зайд аюултай хог хаягдал хадгалах устдах байгууламж байгуулахыг хориглоно. Би нэг юм гайхаад байгаа хгүй энэ устдаагаа юм ойрхон яагаад юм аюултай хог хаягдал дээр байж би усны дүгнэлтийг хараад байгаа. Одоо ингээд энэ дэр ингээд бүх мөржлийн байгууллагууд энэ ус ашиглах дүгнэлт гэдэг юм байна. Цэлмэг хөхөөгийн ойрогчмос бол яг их бохирдолтой гарсан. Яг зөвшөөрөгдөх хэмжээнээс бол дээш гарсан. Тэрэн дээр зөвчлөлийг нэг шалгаж байгаа. Энэ ястуудлыг улсал хужаагийн юм шиг байна. Дүү уртлах шүжээг гэсэн юм шиг. Тэгээд хоёр Монгол залуу тэгээд яваад байсан. Тэгсэн чинь тэр хоёр нөө зүгээр тэр хятадын л одоо нэг ёсоор зарцсан л байсан байгаа юм. Тэр зүүн ур шатрын хужаагийн үйлдвэр тэрнээс урж байгаа үйлдвэрүүд юм шиг л байх юм бол байгаа шүү дээ. Тэр 5-7 төвчний төлөө байх нь газрууд авчихсан юм. Хятад эзэнтэй. Самбано энэ хариуцж байгаа нь хаана гом бол? Хэмбэдөө. Үйлдвэрийн хүмүүс хаана гом бол? Хятад юм шиг байна. Монголоор мэдэхгүй байна. За энэ бол Цэлмэг хөхөө гэдэг компани байх учиртай. За стандартын дагуу үйл ажиллагаа явуулсан бол нөхцөл байдал энэс арай өөр байх учиртай. Тэгээ одоо бол энэ дотор байгаа дүр зургийг та харж байна. За нөгөө аккумуляторын гадна хуунцрууд нь ингээд байж байна. 2019 онд бол яг энэ байрлал дээр Заламт хол гэдэг компани үйл ажиллагаа явуулж байсан. Маш их шүүмжлэл байсан учраас бол тухайд үйл ажиллагааг зогсоосон. Одоо Цэлмэг хөхөө гэдэг компани бол бүртгэлтэй байгаа. Цэлмэг хөхөө овон Заламт хол байсан мэн тийм Заламт холын гамшаас хамгаалах төлөвлөгөө өнтрийг ороод ирсэн юм тийм. Гэхдээ өнөөдөр бол яг энэ хашаан дээр нь бас мөн л аккумулятор боловсруулах энэ үйлдвэр ажиллаж эндээс ингээд аккумулятороос хар тугуулгыг нь ялгаад энд ачуулж байгаа процессыг та сая харсан. Саяны аккумуляторуудаас бол ялгаад боловсруулаад авсан хар тугуулга нь энд ингээд хэвэнд цутгацсан ачуулж байна. Мөрийн дотор нөгөө хар тугуулгын сульфат нь пудр шиг. Энэ өөрөө ингээд бас агаарт дэгдвэл маш аюултай. Шууд хүний биед ороод бохирдол үүсгэх хэрэгсэлтэй. Тугуулга хүний биед яаж нөлөөлөв? Үдгсэн мэдээж ойлгомжтой шүү дээ. Хар тугуулга ер нь эдлэг мэлэг ер нь хүний дотор эрхтнийг хордуулахаас өсвөлөд маш их аюултай зүйл шүү дээ. Байгальд хөрс ус агаарт ямар нэгэн байдлаар тархаад тэр нь хүний биед орлох юм бол хар тугуулга хүний цуснд ороод тархины үйл ажиллагааг жоохон дарангуйлах, ой санамжийг муудах, бага насны хүүхдүүдэд сурах чадварыг бууруулах зэрэг үр нөлөөнүүдийг үзүүлдэг. Бас хор тавдрын үүсвэр болж болно. Ил задгаа орчинд бол дахиад задлах харагдахгүй байхгүй байх хэвээр. Энэ нөхцөлийн шаардлагыг маш хангаагүй дэндүү танхаа байна гэж би ойлгож байна. Хөрсөн дагуулагдах хар туглагын зөвшөөрөгдөх дээд хэмжээ 50-70 мг байх ба үүнээс дээш бол аюултай гэж үзнэ. Гэвч хэмжилтээр ойр орчимд хар туглагын агуулмж зарим зэгт 499,380 мг байгаа нь стандартын шаардлагаас 7,134 дахин их байна. Хүн металлын бохирдол дотроо хар туглагын бохирдол бол одоо налах орчмоор ирэн өндөр бохирдолтой байгаа. Бохирдлын хэмжээгээрээ дээгүрт бичигдсэн бас нэг цэг налах дүргийн 4-р хороо. Мал бэлчих талбайд ийхүү химийн хорт хаягдлыг хайсан байна. Миний зогсож байгаа энэ координат бол Болор Аграм гэдэг компани үйл ажиллагаа явуулж байсан талбай. Одоо бол энэ газар хоригдсан байна. Харин юу үлдсэн бэ гэхээр их хэмжээний аккумуляторын одоо савнууд хаягдчихсан байгааг харж байна. За энэ хавьд ерөөсө хөрсний бохирдол нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс хар тугуулгын бохирдол 100 дахин их, хар тугуулгын сульфатих 466 дахин их гэдэг ийм дүгнэлт бол тухайн үед гарч исэн. За ингээ харахад бол ийм цаарл хатуу байгаа мэт боловч бариад үзэхээр юм гурил шиг нунтаг. Энэ зүйл нь өөрөө хавар болоод намар салхитай үед их хэмжээгээр агаарт дэгдэж иргэдийн амьсгалын замын эргэтэнгээр дамжиж дотор эргэтэнлөө нэвчсэн байх эрсдэлтэй нөхцөл байдал харагдаж байгаа юм. Уг нь энэ чиглэлийн аюултай хог хаягдал одоо боловсруулж байгаа тохиолдолд нөхөн сэргээлт хийх учиртай. За уул уурхаад бол бүр илүү хатуу хараа хяналт тавигддаг. За харин өнөөдөр энэ нөхцөл байдал
их хэмжээний хаягдтайгаар хөглөрч харагдаж байна. Манай улсын нийт газар нутгийн 1.8%-ийг л ойн сан бүхий газар эзэлдэг. Гэтэл ийм ховор чухал газрын хэвлэлий рүү хорт бодисыг шахаж байна. Анхаарал хандуулах ёстой дараагийн газар Төв аймгийн Баян цогт сум. Иргэдээс өгсөн мэдээллээс үзэхэд зориултын бус аргаар аккумуляторыг задласнаас үүдэж иргэдийн мал олноор хорогдсон, цаашлаад хүнсний аюулгүй байдал ноцтой зөрчигдсөн байж болзошгүй энэ асуудалтай үйлдвэрийг харахад Төв аймгийн Баян цогт сумын Сарлаг багт энэ үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр нь тариалангийн талбайтаа давхцаж байгааг агаараас авсан зургаас харах боломжтой. Газар дээр нь ажлын нөхцөл байдал ямар байна? Төв аймаг руу явах уу? За тэгээ. За тэгэхээр тухайн үлэмж хүдрэх компани нь яг ямар стандартын дагуу ямар хууль дүрэн баримтлан ажиллаж байгаа. За одоо орчин нь ямар байгаа талаар тодруулахаар бид нар яг одоо үлэмж хүдрэх компанийг зориулж байна. Яагаад бид нэр ер нь бол хар туглаг за хуучин аккумулятор дахин боловсруулах үйлчилгээ онцлоод байна вэ гэхээр хар туглаг гэдэг бодис маань бол одоо Монгол Улсын хэмжээнд гэх юм бол агаарын бохирдлын дараа орох үз хүнд металл за тэгээд хортой бодис. Тарих буурыг гэв тэгээд өхөлт хүрэх аюултай. Насанд хүрэгчдээс илүү бага насны хүүхдүүд жирэмсэн эмэгтэйчүүд хүртэл хүртэлт нь илүү өндөр байдаг. Жирэмсэн эмэгтэйчүүд бол үр золбох за эрэгтэйчүүдэд бол өргөлт хүрэх гол шалтгаануудыг нэг болдог гэсэн. Бид уг үйлдвэрт ирлээ. Тус үйлдвэр нь ойр орчмын 5-аас 10 га газрын хөрсийг хар тугалгаар 10 см гүн хүртэл бохирдуулсан гэдгийг олон улсын Condemnate сайтад 2020 оны 10 сард MN8547 дугаартаагаар бүртгэжээ. Хар тугалганы зөвшөөрөгдөх хэмжээ гэж байгаа. Хөрсөнд бол 100 мг/кг. Зарим хэмжилтүүдээр хар тугалгын хэмжээ 25960-аас 57220 мг байгаа. Тэгэхээр бохирдлын хэмжээ энэ хэсэгт 800 гаруй дахин их байна гэсэн үг. Нийлхийсний хөмхөн өрөл үнэртэй шүү хөмхөн утаа. Тийм муухай утаа ингээд тэр гарч ил байгаа бол тэр хортолох шүү. Тэгээ өдрийн цагт бол эднийх бол нэг ажиллагаа байхгүй. Дандаа шөнө ажил. Тэгээ шингийн юм гадагшаага яалаа гэд нэг хүн мал хордлоо гэд нэг тэмдгүүм ярьж л. Сүүлд нь тэгэл эндээс ус мал чинь урд гэрийнхэн гадаа ирэн тэрлэгэл өгцөх юм байли. Өвчл эдэн штэ тойроод нодлон лихэд айлуудын 4-5 хүр өгсөн. Тойрол ингээл ус нь илийгээд хашааг нэвтлээ гараад ирцэн байж л эдэн штэ. Хог аюулын тухай хуулийн 25-1-9. Төмс хүнсний ногоо тариалангийн талбайгаас 1 км-с бага зайд аюултай хог аюул хадгалах устгах байгууламж байгуулахыг хориглоно гэж заасан. Тэгвэл яг бодит нөхцөл байдал дээр гэх юм бол тухайн үлэмж хүдрэх гэх компани нь тариалангийн талбайгаас ердөө 10 метрийн зайд үйлдвэрлэл ажиллагаагаа явуулж байгаа энэ нөхцөл байдлыг та бүхэн харж байна. Хажууд нь тариалангийн талбай байна. Ургамал бидний тариалангийн талбай гэдэг бол бидний тэр ургамлаар үр тариагаар нь дамж бид нарт одоо ирнэ. Ус гэдэг чинь усаар дамжаад бид нарт малаараа дамжина. Малын мах бүтээгдэхүүнээр дамжина. Сүүгээр нь дамжина. Тэр Улаанбаатарын зах зээл рүү бүгдээрээ орж ирнэ. Монгол улсыг ингээд хүн амыг болоод нягт сойрсон энэ бүсийг бол хордуулж байна. Үйлдвэрийн нөхцөл байдлыг тодорхой харуулах үүднээс манай сурвалжлах баг тус үйлдвэр рүү орлоо. Байгуулагчны яам бол энэ тухайн тариалангийн талбайг бол яг энд байрлаж ирсэн гэдгийг бол мэдчихсэн гэсэн. Энэ ер нь ажилдгүй ашиглагддаггүй тариалангийн талбай байхгүй юу? Яга миний үгшгээд байгаа. Чиний ерөөсөө асууж байгаа асуулт чинь бол шууд хардуулах жилд рүү явж байна. Манайх гэхдээ иргэдэд бол нээлттэй шүү дээ. Нутгийн иргэд очиод ингээ бүх юмтай танилцаад нээлттэй өдрлөг заарлна гээл тэгэл тэр чимээг баалга болсон. Өхрөө хүчээд ах чинь оруулахгүй тийм машинтай гадаа хашийн дэгүүр далж ил. Тэгээ нэг нөхөр ирж нэг уулзсан. Оруулдаг юм. Хожаанар голцоо байх шиг байгаа янзаа. Ер нь яг энэ орон нутгаас бол хүн ажилтгүй шүү дээ. Өөрсдөө авдгүй болов. Гаднаас. Тэгэхээр одоо яг энэ явагдаж байгаа бүх технологи бол стандартын дагуу явж байгаа. Биднээс юу бичээд төсөл бичээд төслийн дагуу байгаль орчны яамдаа хөргүүлээд тэгээ байгаль орчны яамаар хэлэлцэгдээд тэгээ тусгай зөвшөөрөл авдаг.
Энд нөгөө нэг манайх уг нь машин тавьж машин задрагааны машин гэж тустай байдаг байхгүй. Одоо би тэр харуул гадаа өвөл хит ингээд эмээнүүд нь хагараад. Тэгээ одоохондоо тэр нөгөө юугаа хараараа талж байгаа. Тэр задрагааны нэгдүгээр машиныг ашиглах хэвээр хөхөр шүлт агуулсан хий ялгарч байдаг. Өшөө бас тоосноор босч байдаг. Гэтэл энд бол тийм машин ашигласангүй. Хоёрдугаарт нь бол гараараа задлж байна. Энэ бол тэр задлж байгаа хүндээ бол аюултай. Үйлдвэрийн ажилчдын аюулгүй байдлыг яг энэ хүсэл яаж хийж байгаа вэ? За биднээс аюулгүй байдлыг хангахын тулд аюулгүй хувц хэрэгэл. Би өөрөө энд ажиллаад 5 жил 6 жил болж байна. Тийм. Ямар ч асуудал байна. Хүнд удаан 10 жилийн дараа 15 жилийн дараа мэдээлдэг. Хүний амьдралын хугацаа болоод хичнээн билээ. Энд одоо нэг 20 хэдтэй залуу орж ирээд 40 хүрээд байхгүй болно. Ингийн учраас энэ бол аюул. Тэгээд үр хүүхдэд нь цусаар нь биеэр нь дамжаад үлдэнэ. За ингээд аккумуляторыг бөөнөр нь 50 өргүүгээр ингээд хураацсан. Хүчит бол асгарч идэг. Тэр тооцрууд босч идэг. Тим үйл ажиллагаанууд ингээд энэ тэр хамгаалтын ажлыг бол хийгээгүй байна. Одоо тэр нөгөө нэг шүлтийг сармжуулаад ус олчих. Цаарл ус олчихсан. Сармжуулж яах гэж ярьж байгаа боловч тэр одоо яг одоогийн байдлаар энэ зургад дээр болоо тэр сармжуул процесс гэсэн одоо техник технологийн бололцоо эрдээс алга байна. Сармжуулж байгаа л гэдэг мэдхгүй сармжуулж хаанаас яаж сармжуулдаг вэ? Ер нь би газар дагуур хийгээд энэ өгсөн таамаг л байгаад байгаа. Хүмүүсийн ярьснаар доошо хэдэн метр гүн ухчин гэж бас дотор нь ажиллаж суусудаас нэг яриа хэлвэ ажиллаа. Нүх хугацаа юм нарийн юуруу аккумуляторынхаа шингэнийг хийдгийг штэ гэдэг ингэж ярьсан. Надад биднээс юу бичээд төсөл бичээд төслийн дагуу байгаль орчны яамда хөргүүлээд тэгээ байгаль орчны яамаар хэлэлцэгдээд тэгээ тусгай зөвшөөрөл авдаг. Манайх 5 жилээр авсан байна. Хэдэн онд авсан бэ? 2023 онд авсан байна. Тэгэхээр бол яахлаар ингэж одоо ийм нөхцөл байдалтай байгаа зөвшөөрөл өгч идэг юм болоо үнэхээр гайхалтай байна. Энэ нөхцөл байдлаар энэ үйлдвэрийг бол ийм байдалтайгаар дахиад одоо 5 жил үргэлжлүүлж ажиллах юм бол тэр хавийн одоо байгаль орсон үнэхээр одоо болол одоо аимшигтай одоо нөхцөл байдлыг үүсгэх нэ. Энэ ер нь ажилтгүй ашиглагддаггүй тариалангийн талбай байхгүй юу? Ашиглагддаггүй тариалангийн талбай гэж хизээ нэгэн цагт энэ тариалангийн талбайг болоод ашигланаа. Тэр үед бол яг ийм одоо үйлдвэр орчинд нь байж байгаа тохиолдолд бол хог тариалангийн талбай бол аль хэзээний хордчихсан. Тэгээд дараагийн одоо тэн дээр тариалангийн талбайг ашиглах одоо ямарч нөхцөлгүй болчихсон байх нь ойлгомжтой. Чи одоо Монголд хэрвээ үнэхээр манахаас хумц боловсрол хумцаар авъя худалдаж авъя гэх юм бол энд гарсан байна. Задгаа орчинд ингээд хадгалж агуулж байгаа юм болвол эндээс дахиад нөгөө тоонцор үүсэх хар дугалаг агуулсан өхөр агуулсан тэр тоосонцор үүсэх нөхцөл байдлыг дахиад үүсгэнэ. Энэ дахиад орчнол байгаль орчнолгоо хаягд маш их тоос хаягдана. Дахин ашиглах ямар ч одоо болцоогүй болгосон байна. За энэ бол манай үнсийг дахин боловсруулдаг. Одоо энэ дотор чинь үнс үлднэ дээ. За тийм ээ. Үнс үлдэггүй манай үнсний дотор бас үлдчихэж байгаа байхгүй юу? Ялангуяа энэ үнс нь байж байгаа тоосонцор бол маш их хортой дэгдэмтгий. Тэгээд хол тархдаг. Хар дугалгач энэ дугуй муугаар дамжиж явчих тийм үү? Ер нь явна шүү дээ. Агаараар биш үү? Агаараар биш. Тэр чинь өөрөө хүнд металл шүү дээ. Хүнд металл чинь агаарт хөрдөж дэгдэж явна гэж асуудал байхгүй. Агаар дэгдэхгүй гэж ярьж байна тийм. Хар дугалгаа болоод салхины юугаар болоод дэгдэнэ. Энэ болоод маш их хариуцлагагүй ярьж байна гэж ойлгож байна. Энд ямар байх ёстой вэ? Бие битүү орчид задлан бие битүү орчныг байлгаж байгаа тэрийг цэвэрлэх сармжуулах тэр бүх ажиллагаануудыг хийсэн байх ёстой. Гэтэл нэг гадаа гаргаад байгаль нэг гаргаа хайчихсан. Ингээ хатах явсан хатна. Тэгээд шороо доосон салхинд бохор салхиар дамжаад орчин лугаа дахиад хаягдах юм. Хаягдах нь үйл ажиллагаа бол. Мөн тус сурвалжлагыг бэлтгэх явцад ноцтой зүйлтэй таарсан нь Сарлаг багт байрлах хогийн цэг. Тухайн хогийн цэгийг Үлэмж хөтөр компани нийгмийн хариуцлагын хүрээнд Сарлаг багт байгуулж өгч байжээ. За гэвчиг Үлэмж хөтөр компани зүгээс бол өөрсдөө энд бол аюултай хог хаягдлаа бол одоо шууд байгальд ил задгаа хайсан байгааг одоо та бүхэн нэг жишээгээр харуулъя. За тухайлах юм бол аккумуляторын гаднах хуванцар за түүний доторх дахиад нэг байгальд хортой байдаг тэр бодисыг бол шууд ингээд байгальд ил задгаа ингээ хайчихсан. Угаасаа том хэрэгтэй ирээл хаяа явж идэв. Заримдаа л ер нь эдгээр чинь шүн голдуул хайж идэв, заримдаа ч өдөрч хайж идэв. Төв аймгийн Баян цагт сумын Сарлаг багт 17 өрх амьдардаг.
Эдгээр өрхүүдэд үйлдвэрээс улбаатай тулгамдсан бас нэгэн том асуудал нь ундны ус юм. За тэгэхээр үзэгчдээ яг одоо миний зогсож байгаа хэсэг бол Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн яг ундны их усүр гол горих гэх зүйл байхгүй учраас яг энэ гүний худгаасаа бол ундаашдаг. Гэтэл яг одоо энэ худагнуудын маань яг толгой дээр нь үлэмж хүүдэр компани бол байрлаж одоо стандартын шаардлага хангахгүй үйл ажиллагаагаа бол явуулж байгаа гэдгийг бол ард иргэд хэлж байгаа. Тэгэл энэ чинь яг энэ худагныхаа сувгны дээд тархин дээр худаг ухчихал тэн чинь өөрсө хашаан дотор хоцгох хэвээр. Тэгээд тэр уцаараа хамаг юм ал хийдэг байх. Энэ бол ер нь одоо энэ хүн ардаа бодсон жалсны хүүхдээ ирээдүгэж бодсон мал хуугаа зүсэн энэ байж боломгүй юм байна. Цаг хугацааны явцад хүнд элемент юм чинь дандаа доошоо яваад байна. Тэгээд ус руугаа нэвчээлээ. Энэ нөхцөл байдлыг тайлбарлаад удирдлагатаа хэлсэн. За компани одоо шаардах бичиг баримтыг бүгдийг явуулсан ч гэсэн ард иргэдийн үг хүчгүй учраас унсан гэдэг зүйлийг бол хэлж байгаа. Дугаарсан ч дуугаалan үргэхгүй цөөхөн ард амьдэрдэг. Энд ер нь 17 хүртэл амьдэрдэг. Бичиг бол бүгдийг өгсөн. Ямар хариу өгч байна? Хариу ирэхгүй байна. Сүүлдээ хэлээ яриач нэмэр болохгүй гэж байцах ажиллах юм. Иргэдээс өгсөн тус тайлбарт засаг даргын тамгын газар дараах тайлбарыг өглөө. Яг сумын иргэдийн урлагийн төлөөлөгч нарт тайлангаа тавьж ирсэн. Усны дээж гайгүй, хөрснийх гайгүй, агаарих гайгүй. Бүгднгээс шалгалтууд ирээд шалгаад байна. Надад ч шалгалтууд бичгээр тэмүүд нь бүгд байна. Засаг дарга болон орлогч дарга нар дээрх тайлбарыг өгсөн бол засаг даргын тамгын газрын дарга дараах тайлбарыг өгч байна. Өдөртөө бол харилцах баг. Манайс үнэ. Одоо энэ ямар хүн захирлын хийдгийг юу дотор нь аюул болж байгаа гэж үзэв. Дээрээсээ нэлээ тийм цаг цэгийн хараалттай ус гэдэг юм шиг л шүү дээ. Дэшиндээ шинэ сумын дарга нараар тэлж ярихаар эдгээр бол энэ ч одоо цаанаас аваргал хөвлөн гişүнд байгуулсан юм ярих юм шүү дээ энийгээрээс. Стандартын дагуу хууль дүрмээр баримтлахгүй нэгдэг шаардлага зөвлөмжийг хөрвүүлээд нөгөөд маань хүлээж аваад гэдэг юм уу ингээд эрх холбоотой ерөөсөө ажилтгүй гэсэн үг үү? Тий. Хэрвээ үнэхээр шалгадаг янз бүр байдаг бол энийг ч үдээд хаагуул хаачхаалаа гэж. Наа ч одоо хаваг юунаас л хөөгж ирсэн үлдвэр шүү дээ. Юунаас? Налахаас. За үлэмж хүдрэх компанитай холбоотой асуудал бас 2020 он цагтаагийн байгууллагад одоо мөн дуудлага мэдээллийн дагуу бүрдэгдсэн. За дээрх одоо компаниуд ажиллагааны цагтаагийн байгууллагаас залбагдах одоо шалгалтын ажиллагааг явуулаад 2021 онд бас хууль заасан үндэслэл журмын дагуу шалган шийдвэрлсэн ийм асуудлууд байна. Маш ноцтой энэ асуудалд хэн хяналт тавих вэ? Хэн хариуцлага хүлээх вэ? Өмнө нь мэрэгжлийн хяналт хариуцдаг байсан энэ асуудал өнөөдөр 6 газарт хамааралтай болчиход байна. Энийг одоо эргээд хэн хянах хэвтэй вэ? Манай салбарын хяналт. Салбарын хяналтууд тий. Тэгээд нөгөө тухайн нөгөө орон нутгийн хяналт байгаа. Гэхдээ яг тухайн нутаг дэвсгэр дээр байгаа хяналтыг тухайн нутаг дэвсгэр дээр байгаа хяналтын байгууллага чиг үүрэг хэрэгжүүлнэ. Байгаль орчны асуудал хийсээ илүү дэмжиж хөдөлмөрийн харилцаа үүсэж, тоног хөрөмж аюулгүй байдал ажиллаж, бусад одоо салбарын одоо энэ шалгалтанд хамрах гэсэн асуудал үүсэж байгаа. Хог хаягдлын зөвлөлөөс дэмжсэн дүгнэлтийг гаргаж өгдөг. За эцсийн шийдвэрийг бол сайд бол солшруулыг болгодог байна. Бид нар яг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тэр манай ям бол хяналт тавихгүй байгаа зүгээр. Байгаль орчны асуудал дээр нь байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам стандартыг батлуулсан гэдэг утгаар нь энэ стандартаа дагаж хэрэгжүүлэх хянах асуудал зам тээврийн хөгжлийн яамд зам хөдөлмөрийн аюулгүй байдал хүнсний асуудал дурддагдж байгаа учраас хөдөө аж ахуйлан хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хар тугалгыг уул уурхай бүтээгдэхүүн гэж үзвэл аж үйлдвэр эрдэс баялаг яам за мөн хүн амын эрүүл мэндэд ноцтой нөлөөлөх эрсдэл учирч байгаа учраас шадар сайдад ч энэ асуудал хамааралтай болчиход байгаа юм. Харин эдгээр асуудлыг эрхэлсэн сайд нар нь ямар мэдээлэлтэй байгааг одоо үргэлж. Энэ тал дээр над дээр одоогоор ямар мэдээлэл ирээгүй. Одоо энэ чигүүргүүдийг сайн хөдөлгөх хэрэгтэй. За мэдээлэл алга байна. Энэ талаар тэгээд анхаарч ажиллая. Сая өрөвч ярьсан анхааралд авъя. Тэгээд очиж шалгуулъя. За мэдээлэл байна. Мэдээлэл явал манай яам руу шууд хөргүүлж болно. Эсвэл одоо янз бүрийн үнэлгээний хараараа хөргүүлэх юм бол бид нар энэ өргөдлийн дагуу шууд явж очиод ажиллахад бол бэлэн байгаа. Монгол улс аюултай хог хаягдал үүсгэгчид тавих хяналт, илж буй зөрчил дутагдалд тавих хуульгүй биш цагаан дээр хараар бичсэн стандарт дүрм журамтай улс. Тухайлбал засгийн газрын журам, төрийн хяналт шалгалтын тухай хууль, байгаль орчныг хамгаалах тухай хууль,
зөвшөөрлийн тухай хууль, хог хаягдлын тухай хууль, ашиглалтаас гарсан хар дуглагт хөхрийн хүчлийн батарейг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулах, ерөнхий шаардлага MNS 6783/2019. Стандарт, зөрчлийн хууль, эрүүгийн хууль. Дээрх бүх хууль тогтоомжид зөвшөөрөл өгөхөөс эхлээд үйлдвэрлэлийн зөвшөөрлийн хугацаа дуусах хүртэлх бүх асуудлыг дурдсан. Гэвч ийм тодорхой нөхцөл байдалтай компаниудад яагаад зөвшөөрөл өг? Энэ нь албаа руу эсвэл авилгал руу? Бид хуулиа уландаа гიშгэж урд хөршийн баячуудын өмнө өвдөгсөх хөрснө. Газрын хэвлэлийн унтны ус тариалангийн талбай дээр хортой бодис нэвчсэн байж болцсошгүй энэ асуудлаар хяналтын мэрэгжилтнүүд нь асуудлыг бие биерүүгөө шидэж байгаа бол дээд чатны албан тушаалтнууд нь огт мдээгүй гэсэн хариулт өгч байгааг та харлаа. Харин байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь энэ асуудалтай холбоотой мэдээлэл авах хүсэлт тавих үеэр гадагшаа томилтоор явсан байлаа. Хамард орно ийм ноцтой асуудал байсаар байтал яаж зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулсаар байгаа нь анхаарал татаж байгаа юм. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Учиг нэвтрүүлэг танд хүрлээ. Бодит үнэн мэдээлэл хүчрүүдийн хэрээр худал бохир технологи улам хүчрхэгжиж байна. Хэдий их найдаар хэмжигдэх луурын хэрэгүүд дарагдаж, иргэд хортутаанд хордож, их хотын төвчрэлд үнэт цаг хугацаагаа хулгайлуулсаар байна. Гартаа хатгаж буй гар утастай нь зөв буруу, сайн муу шүүгч биш. Гагцхүү иргэн таны эргэцүүлж цэгнийг саруул ухаан энэ нийгэмд хэрэгтэй байна. Яг одоо Newsroom нээлттэй мэдээллийн төвөөс худлын хуурмаг багийг хуулж, учрыг тайлж, хужрыг тунгаах болно. Бид гүтгэхгүй, доромжлохгүй, тууштай, үнэн байх зарчмыг баримтаж олон нийтийн мэдих эрхийг хангах болно.